Харин та биднийг дэлхийн боловсрол дүрслэх чадрыг дээшлүүлж чиглэсэн томоохон хөрөнгө. Тэгээ өнөөдөр үндсэн ярианд оръё. За өнөөдөр бид энэ IELTS гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За энэ IELTS хөтөлбөрөөс гадна хүүхдүүдийг өөрийн бусад чөлөө цагт хөгжүүлэх ийм хөтөлбөрүүдийг бид зохион байгуулдаг. Тухайлбал энэ колбор юу гэж сонсч ирсэн юм. Энэ үеийнхээ хүүхдүүд өөрсдөө гээд шалгаруулаад тэгээд өөрсдөө хөгжүүлэх ийм сургалтыг одоо 7 удаа зохион байгуулсан. Энэ жил одоо 7 зохион байгуулсан. За энэ 165 хүүхэд өнгөрсөн хугацаанд хамрагдсан. Зөвхөн энэ колборын хамрагдсан хүүхдүүдээс IELTS авсан 10 хүүхэд байна. Ихтэй сургуулиуд улсын шилдэг ихтэй сургуулиудад авсан 2 хүүхэд, Олимпиадад авсан 8 хүүхэд гэдэг. За энэ бол ингээд яг хүүхдүүд яг танастай адилхан 11, 12 дугаар ангийн хүүхдүүд өөрсдөө санаачлаад өөрсдөө сургалтаа зохион байгуулад яг ингээд сайхан ингээд орчин бүрдүүлдэг ийм хөтөлбөр байгаа. Нэг ээлжтэй 25 хүүхэд хамруулдаг. За энэ хөтөлбөрүүд бас ингээд үргэлжлээд зохион байгуулагдах учраас хаана маань энэ колбор юу гэдэг энэ хөтөлбөрт хамрагдаараа энэ тохиолдсон хүүхдүүд маань бас манай энэ IELTS хөтөлбөрт ихэнх нь хамрагдсан байдаг юм бас үр дүнтэй. Энэ манай залуучууд хөгжлийн төв буюу одоо Америк корнер дээр хичээлдэг. Тэгэхээр энийг бас та нар сонсоод бол бас бодохгүй зарлагдана. Тэгэхээр энийг бас та нар маань сонсож үзээрэй гэж хэлье. За мөн өнгөрсөн жилээс тэгэхээр Jeep гэдэг бас хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энд бас яг та нарын үеийн найзууд чинь өөрсдөө хөтөлбөрийг санаачлаад хэрэгжүүлээд өөрсдөө хувь хүний хөгжил мөн англи хэлнийхээ мэдлэгийг дэвшүүлэх спикинг талаас болоод маш их нээлттэй олон хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ хоёр хөтөлбөрийг та нар маань сонирхол бас том удаа дахиад зарлагдах учраас мэдээлэлүүдээ аваад ийм хөтөлбөрт бас хамрагдаж өөрийгөө хөгжүүлээрэй гэдгийг бас ахын одоо урьж байна. За ингээд үндсэн IELTS хөтөлбөр маань өнгөрсөн жил анхлан хэрэгжсэн. За түрүүний урд жил нь бол бид багшлал дээр хэрэгжүүлсэн. Та нарт англи хэл зааж байгаа багшлыг энэ IELTS-ийн хөтөлбөрт хамруулж, сургалтанд хамруулж IELTS оноо авахын боломжийг олгож өгч хэрэгжүүлсэн. За тэгээ өнгөрсөн жилээс бид энэ хүүхдүүдээр хэрэгжүүлж яриад IELTS 100 буюу 100 хүүхдийг энэ IELTS шалгалтанд хамруулах ажлыг зохион байгуулах гэдэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ хөтөлбөр маань үнэхээр маш амжилттай хэрэгжсэн. Өнгөрсөн жил бид нийтдээ 775 хүн бүртгүүлээд за өмнөөс шалгалт өгсөн 545 шалгалт өгсөн. За ингээд хамгийн өндөр оноотой буюу одоо mock test өгөөд 5.7-оос дээш авсан 104 хүүхдийг бид эхний энэ IELTS хөтөлбөрт хамруулсан. За мөн дараагийн 5.7 арайхан хүрээгүй мөртлөө бас боломжтой байгаа 20 хүүхдийг pre-IELTS хөтөлбөрт бас хамруулсан. Ингээд модон бол 124 хүүхдийг энэ хамруулах үйл ажиллагаануудыг бас зохион байгуулсан. За өнөөдөр энэ эхний IELTS-ууд хамрагдсан хүүхдүүд маань бас энэ эхний нэгдүгээр хэлний үлдсэн ирсэн байна. Хөтөлбөр бас ямар болсон талаар хүүхдүүд маань сэтгэлээ хуваалцж бол нийгмийнхаа түүнэртэй бас мэдээлэл өгөх бүрэн боломжтой гэдгийг хэлье. За өнгөрсөн жил бол 10-11 дугаар ангийн хүүхдүүд хамрагдсан. За энэ жил бол зөвхөн 11 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулах гэж байгаа. Яагаад гэхээр нэгдүгээр жишээ шалгалтаа өгчвөл 2 жилийн хугацаанд хүчтэй байдаг учраас 10 дугаар ангийн хүүхдүүд маань шалгалтаа өгчвөл 12 дугаар ангийн төгсөлт нь нөгөө шалгалтынхаа хугацаанд дууссан байх. Эсвэл сургалтанд хамрагчаа шалгалтанд орох гэхээр 16-наас өрөөгүй байх юм асуудал бас байна. Өнөөдөр манай IELTS хөтөлбөрт эхний ээлж хамрагсан хүүхдүүдээс 20 гаруй хүүхд одоо жишээлбэл шалгалтаа өгөхөд нас нь хүрээгүй ийм төсөл байгаа учраас бид нар ерөөсөө энэ жилээс эхлээд 11 дугаар ангийн хүүхдүүдэд сонгож авъя гэж 11 дугаар ангийн хүүхдүүдэд зарлаж байгаа. Тэгэхээр 11 дугаар ангийн хүүхдүүд бол энэ жил Ешийн ихтгэл хараах эхлэх байгаа учраас англи хэлний шалгалтаар Еш өгнөө IELTS 10 гэж бодож байгаа хүүхдүүд бол энэ хөтөлбөрт хамрагдаад өөрийгөө сороод энэ хамгаалалтаа болоод тэгээд IELTS оноо авч чадвал та нар эргэжил дараагийн хичээлүүд дээр одоо ерөнхий студийн шалгалтаар бэлтгэх юм боломж олно гэсэн. IELTS авчих бол IELTS хөтөлбөрт хамрагдаад 7.5-аас дээш оноо авчих бол 800 оноо дүүцүүлж байгаа шүү дээ. Энийг мэдж байгаа хүмүүс маань. Тэгэхээр 800 оноо студийн шалгалтын 800 оноо дүүцүүлээд командаа хийж байгаа учраас одоо жишээлбэл манай энэ 100 хамрагдсан хүмүүсээс оноо авсан хүмүүс маань бол дараагийн студийн шалгалтын дээр бэлтэж байна гэсэн. Тэгэхээр ийм их давуу талтай учраас энэ жил зөвхөн 11 дугаар ангийг хамруулж байгаа маа гэдэг. За ингээд бид нар өнгөрсөн он жилээс эхлээд он гараад ингээд 104 хүүхэд маань 4 болж 4 сургалтын төвд хамрагдсан. За ингээд хүүхдүүд маань сургалтынхаа явцад Улаанбаатар хотод IELTS байгуулсан. За мөн одоо дундаа спортын тэнцээ уралдаан хийсэн. За хамгийн сайхан нь бол 100 тусын явсан тийм. Явсан үстэй. Авсан. Ер жоо яваад 7.5 авсан. За Батболын бэлгүүн байна. Бэлгүүн байна. Бэлгүүн. Ханаас бэлгүүн. Оо за манай 8.5 авсан. Зүгээр хадгалсан баяр хүргье.
Би одоо сонссон зүгээр Монгол бол хамгийн дэд юм юм. Тэгээд та нар маш том нөөц болцоо байж үгүй бүгдээ дахин хэлье. Тэгээд бидний баяр хүргэе. За дараагийн Эрдэнэгийн их сарн 7.5, Бачаалын Яруу жаргал 7.5, Өвчин дөрвийн Маргалгоо 7.5 гэдэг. Ийм хүмүүс маань